энэ мэдээллийг ил тод шилэн болгосон нь бид хэн нэгнийг одоо буруутгах гээд байгаадаа биш ээ. Энэ бол нээлттэй нийгэм. Энэ бол ил тод байдал. Энэ бол шилэн төрийн үндэс суурийг тавьж байгаа ихний алхам. Тэгэхээр өнгөрсөн 30 жил хаалттай хаалганы цаана хөшигний цаана явж ирсэн үйл явдлууд олон нийтэд ил тод нээлттэй болоод эхлэхээр төрж гисэн ажил хийх чадамж нь нэмэгдэнэ. За цаашлаад иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, сэтгүүлч нар үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах хэрэгээр хангагдана. Дээрээс нь шүгэл үлээх, статистиктай, судалгаатай, шинжлэх ухаанч мэдээлэлтэй болно. За дээрээс нь энэ их big data-г нээлттэй өгөгдлүүдийг, нээлттэй мэдээллүүдийг бид нэгтгэж чадсанараа машин уншигдах байдлаар нэгтгэж чадсанараа цаашлаад бид нэр лицензийн тусламжтайгаар ямар нэгэн хувийн компани аж ахуй нэгж инновацийн үйл ажиллагаа явуулж байгаа технологийн олон одоо гарааны компаниудад энэ датаг машин унших байдлаар хэрэглэх болцоог олгох юм бол үүн дээр үндэслээд бизнес эрхлэх. Гадны хөрөнгө оруулагч нар орж ирэхэд энэ мэдээлэл дээр анализ хийгээд бизнесээ эрхлэх ийм болцоо бол бас бүрдэж байгаа гэдгээрээ бол энэ маш их давуу талтай. Тийм учраас өнөөдөр дэлхийд дээр хамгийн том баялаг бол одоо мэдээлэл тэр дундаа big data болсон. Тэр төр шийдвэр гаргахтаа ч гэсэн big data дээр үндэслэж гаргадаг буюу big data дээр шийдвэр гаргахын хамгийн өндөр ач холбогдол бол хиймэл оюун ухаан дээр түшгэлдэг болсон. Одоо хиймэл оюун ухаан дээр түшиглээд датан дээр боловсруулалт хийгээд шийдвэр гаргавал нийгмийн хэрэгцээ шаардлагад шууд очдог. Тийм учраас энэ бол өөрөө зөв нийгмийн, зөв одоо төрийн хамгийн зөв эхлэл бол энэ. Тийм тэрнээс биш энэ 5 иш ажиллагаа бол улс төрийн өнцгөөс бол харах нь зохимжгүй. Тийм ч учраас би бас салбарын сайдын хувьд Монгол Улсын засгийн газрын гишүүний хувьд ерөнхий сайдынхаа өгсөн албан даалгаврыг биелүүлж байгаа хүний хувьд эндээс нэг нь онцлоод ч юм уу. Одоо тэр иргэн, тэр компани, тэр аж ахуй нэгж тэгжээ ингэжээ гэдэг байдлаар дүгнэлт хийх нь ёс зүйн хувьд зохимжгүй. А үүнийг бол иргэд, олон нийт одоо сая боловсролын зээлийн сан дээр иргэд өөрсдөө шүгэл хүлээж байгаа шиг үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь бол чөлөөт. А бид бол мэдээллийг л нээж өгч.